тасархаа. За, ёстой тасархаа. Йоо, манай Тити хүртэл танд баярсан хэлж байна. Йоо. Манай урт цагааны гудамж нэвтрүүлэг дээрээ ямар гоё эхэлж байна. Жинхэнэ одоо роккоор амьсгалаад за та бол өстой дэлбэлээ ажиллаа шүү дээ. Өнөөдрөөс тасархаа. Энэ дуурж исэн машин болгон бүгд угаалж шүү дээ. Энэ хин тоглоод байна. Йоо. Ямар гоё юм бэ те. За өнөөдрийн манай 27 дугаар лизээ урт цагааны гудамж нэвтрүүлэг маш сайхан эхэлж байна. Ялангуяа рок хөгжим гэдэг бол одоо бид бүхний зүрх сэтгэлийг одоо хөөргөөд нэг хэрэг үрдэл одоо хөөрөө сая ямар гоё явж байна те. Ингээд бүр ингээд юу илээ гэж бүр ингээд ёо. Ястай гоё ингээд цус ингээд мөргөлдөө биш үү те. Дасархаа байна. Тэгэхээр маш бүр гайхалтай эхлүүлж чадлаа. Тэгэхээр өнөөдрийн дугаар одоо үзэгч та бүхэн яг энэ цаг мөчид бүр ингээ буудлангаас холдохгүй яг тэр мэдрэмжүүдийг төрүүлэх болно. Тэгээд тухайн цаг үедээ бүгдээр ингээ салбар болохдоо тэргүүж байгаа тийм гайхамшигтай зочид хүрэлцэн ирсэн байна. За бүгдээрэнд нь бол ярих, хуучлах юм маш их байгаа. Тэгээд энэ цаг мөчийг хамгийн гоё жаргалтай яриад бүр ингээ өрнүүлэх манай нэвтрүүлгийн хамтран ажиллагч Сан Мигэл магадгүй та алкогол хэрэглэхгүй гэвэл манай Кальписийн гоё одоо сода болон крафт колаг ууж байгаа. Бүгд гоё Япон кола байгаа. Гоё ийм гоё хөгжмийн араас нэг гоё хунгаа тулгаад нэвтрүүлгийн эхлүүлээ тэхөө. За бүгдээрээ за урт цагааны гудамж батугай рок хөгжим бадагтугай. За бүгдээрээ сайхан тул хунгаа тулгачихё. За хүрдээс нь бүгдээрэнд нь баярлалаа. За бүгдээрээ бие биенийгаа ингэж хэсэг хугацаанд сая чи ингэж гоё бороо мороо орлоо бас байгалийн цаг үеийг бүгдээр өнгөрүүлчлээ. Тэгээ яг энэ мөчөд бас үзэгчтэй зочдоо танилцуулъя. Урт цагааны гудамж нэвтрүүлгийн энэ удаагийн дугаард Йог бясалгалын багш Идэр болд, Шанц 3 хамтлагийн гишүүн Булган, Монгол адууны диваажин бодлого хөтөлбөрийн санаачлагч Наран Бадрах, Шанц 3 хамтлагийн гишүүн Бямсүрэн, Рок малчин Баяр цогт. За тэгэхээр ийм гоё зочид өнөөдөр урт цагааны гудамжинд хүрэлцэн иржээ. Тэгээд хоёр хөтлөгчтэй ингээд дуу хоолойгоо хамтдаа нийлүүлж байгаа. Титидээ бас баярлалаа гэж. За тэгээд өнөөдөр бол яхаа аргагүй нэг рок хөгжим бол аль ч цаг үед ямар ч хүний зүрх сэтгэлд ингээд нэг зүрхний цусны ингээд долгионыг мэдрүүлж яадаг. Тэгээд Байкахасаа бас нэвтрүүлгээ гоё эхлүүлэе гэж бодлоо. За хүмүүст бол мэдээж мөнгөн утас гэдэг хамтлагаар бол хүн болгон Байкаханд мэддэг. За сүүлд бол сошиал дээр одоо рок малчин манай Байкахан ерөөсөө тодтгол бас болчиход байгаа л да. За сонин сайхан зүсэж гэнэ үү та? Сайхан зүсэж гэнэ үү? Сайхан зүсэж гэнэ үү? Сайхан. За одоо ч наадам эхлэх гээд бид нар ч одоо гоё огцсон байж яадаг. Тэгээ наадамаар ч манай монголчууд ч бас их гоё тэр чигээр рок болдог штэ. Өнөөдөр Байкахыгаа ингээд хаамиртай ураад рок тоглуулсан зүгээр гайхаад та энэ яаж яагаад рок болчихвоо. Ер нь одоо малчны хотондоо рок тоглохоор нөгөө хонь мал нь одоо өргөхгүй яадгүй. Ер нь яадгүй байна. Эсвэл одоо танд одоо рок баахан рок хонь ямаанууд хүртэй болчиход байна. Манай мал бол өргөд барьдгүй шүү дээ. Тийм үү? Барихгүй. Гадаа хэвдэж ил байна. Хөгжим тоглож байгаа. Яг сурцсан. Магадгүй нөгөө одоо муухай сайхан ч гэсэн ингээд нэг сайхан хүнийг бас баярлуулаад эдэн шодлоо гэдэг бас л нэг юм цоглог амт мант бол бас тасархаа байх нэ. Хоёр мал ер нь тасархаа шүү дээ. Тэр нэр амт мант бол бас арай өөр юм шиг хөгжмийн ингээд мэдрэмжээр харин тийм. Банк газрын чулуу чи өөрөө тийм рок талдаа их гоё байхгүй. Тэгээ рок гэдэг чи өөр их утга учиртай юм биш үү? Рок гэдэг маань энэ одоо хөгжмийн уртыг яаж нэрлэх вэ гэсэн чинь рок чулуу, хад чулуу гэдэг чинь бол одоо хэнд ч дийлдэхгүй лаг гэсэн утгатай тийм ээ. Тань дээр одоо гадаад дотоодын жуулчид ч юм уу манай одоо монголчууд маань очиж гин үү? Таны тоглолтыг бас үзэх үү? Үзнэ шүү дээ. Манай жуулчдууд намайг гайхдаг шүү дээ. Тэгээд араас малаа уцчаад идэр явчиход араас зураг авчих юм чинь. Жуулчдууд би өөрөө тэгж жуулч авдаг л да. Тэгээ Байках маань их ганга юм аа. Би сая цүнхийг хараад ингээ харсан чи яаштай. Ганган зүгтэй. Тий. Тэгээ би нэг Байкахаа зүгийг зүүж үзье гэд зөвшөөрөл авсан. Тэгээ над зохиноогүй яар да. Лаг зүг. Гудамжаар ингээ яваад яах вэ те. Би ч өөрөө рок дуртай л та. Тэгээд таны харахаар ч ингээл баахан арга ястай ингээл актер метал, heavy metal болсон. Энэ юу нэг ямар учиртай бэ? Энэ хохимой толгой гэдэг чи одоо нэг чөтгөр гэж ярьдаг шүү дээ. Тийм. Чөтгөр гэдэг чи одоо эргэлгээ илчмэл гэж ярьдаг тийм. Тэд нар чинь одоо юу яаж байгаа ш. Өө энэ манай талын хүн байна гэдэг. Тэгээ ямар ч байсан авралтай байдаг байхгүй. Хүн буруугаар тойдог энэ ямар амир толгой молгой хохимой толгой молгой зүтсэн гэж яриад байгаа байхгүй. Нэгээс нь муу юмнаас хамгаалж байгаа шүү. Өөрийгөө хамгаалж байгаа байхгүй. Тий. Ер нь буруутах юм байхгүй шүү. Энийг тийм байна тийм. Манай Байках гэдэг миний мэд маш гоё нэг юм хүсэл сонирхолтой үнэнчээр
зүтгэж одоо хүртэл ингээд байж байгаа гэдэг бол маш том түүхийг бол та өөрөө агуулж байгаа байхгүй. Тэгээд нөгөө нэвтрүүлэг ихийн өмнө манай TT Байкал центр ингээ хөгжим тоглосон чинь шууд очиод ингээд махан дээр очиод шүү дээ. Тэгээд таны хүртэл ингээд мэдрээд тань дээр очиж. Таны авраа бас нэг өөр авчих юм да. Төрдөө таниад. Тэг хэрэг чи өөрөө бас тийм манай монголчуудын хувьд л их ариун шүү гэж ярьдаг. Бид нар чи нэг Оросын Зөвлөх холбоот улсын үеэр ингээ хэрэг гэдэг муу ярын те нөгөө хөөр сэгзэ мэддэг гэдэг их муухайгаар бодоод байдаг. Сүүлдээ бас ингээ ном зам уншаад үзэхэр чи манай эртний одоо Хэрээд аймаг монголчуудын уугуул шүтэн байсан юм бас сайхан шоу юм байлээ шүү дээ. Одоо яаж яагаад одоо манай TT-тэй найзалж юу те? Банка ах шиг ерөөхдөө би бас сая гүмбэр дээр нэг огшоод байгаа нь багаас авид хөгжим сонсцоо. Тэгээд нөгөө тэр үед чи одоо рокуудыг бас нэлээд муухайгаар үздэг байсан шүү дээ. Одоо л айг болцоо. Тэгээд тэр үед бигээд хар хуц өмсөл яг банка ах шиг юм явдаг гэсэн сургуультаа. Тэгээд сургууль нураасаа гэж явчихдаг. Тэгээд тэгэхэд нөгөө нэг энэний зовлон тий миний зовлон адилхан сайц аахгүй. Зөвхөн зүснээсээ олж тий ингэж муугаар хилэгддэг. Гэтэ би чинь дотор хүчнээ сайхан хүн билээ. Тэр шиг энэ бас яг энэ муухай дуу те энэ хар зүсний цаана байгаль их ямар сайхан зүйл нуусан гэдгийг сонирхож үзээд тэгэл анхнаас алт орсон да. TT маань одоо ингээд дугаараад байна штэ. Мэдээж ингээд хэрэг чи ингээд янз янзаар л дугаардаг байх. Одоо яг юу ярьж байна энэ сая нэг дугаараад байгаа. Хөөрөөл энэ юусэн. Ер нь баяртай байгаа юм байна тий. Баяртай байгаад байгаа ингэж тод яаж гунигтай ах юм бол ингээд хамаг үдмүүд ингээд юм хайчаад ингээд юм амдаа үлж байгаа шиг юм гэх. Рок хөгжим дуртай хэрэг байна. Тэгээ одоо манай TT маань одоо анх чам дээр очиод хамгийн анхны одоо сонссон хөгжим дурласан хөгжим юу байна? Одоо манай TT хамгийн анх бид нар яг тэр өрнөөс нь унчаад авчирч байхдаа тайвшруулах гад Pink Floyd-ийн Shine On You Crazy Diamond-ыг сонсож ирсэн. Тэгээ тэрнээсээ хойш ингээд Pink Floyd тавихаар ингээд амар гоё тайвширдаг. Тэгээ яг тэрийгээ сонсох дуртай. Өөр хөгжим гэхдээ хүчтэй хөгжимд их дуртай. Намынхаа хөгжмөөр бол чарлаад барыг чангалаач хэлээд байсан. Сая бүр ингээд нөгөө айгүй нэг сэтгэлийн юм хөөрл айгуунд ямар ч юм рок яаж тийм зүгээр л ингээд дэвэл ингээд. Тэгээ манай Байка ах дээр ирсэн учраас гэхээр бас хэрэг чи гоё мөнгөлөг өнгийн юм тод алт эрдэнэс рүү их цуглуулдаг гэдэг те. Тэр лөө бас гүгээд ирсэн болов гэж бодлоо шүү дээ. Шуналтай гэж тийм. Нүдний юм галацин юм айгүй дуртай. Тэгээ дээр үчи нөгөө нэг юм хэрээний үрийг ухахаар ингээд амар их алтмон голддог байсан гэдэг. Одоо тэгтээ нөгөө байгаль дээр амар галцин юмнууд очоо үрийг харахаар ерөөсөө байхгүй юм байхгүй дандаа чи хийм цаас энэ юм уу гэж бүгд ингээд цуглуулаад хураагаа л нэрээс. Хөөхөн тийм нэг хэрэг нь альтруус ч ингээд орлоод ингээд уграад харна бид нар бодохдоо айгаад байгаа юм болов гэсэн чинь хүүхэд нөгөө хилд орохдоо ингээд ямар ч хамаагүй үг хэлээд ингээд идэв. Яг тэрнтэй адилхан манай TT ч одоо хитэн сартай юм. Одоо 2 сар гэхээр одоо дуу хоолойгоо дөнгөж ингээд те ашиглаад одоо хоолой нь хөгжиж байгаа гэсэн үг. Тэгээ тийм болохоор одоо ингээд завсаргуул зэрэг сэрүүн багт гал янз янзаар дуурайд үзээ тийм. Одоо хилд орж байгаа юм биш үү? Баярлалаа орж байгаа тийм. Тэгээ би нэг том юм тий. Тэгээ энэ болохоор нөгөө нэг одоо бидний хотод гардаг энгийн хэрэг гэж байгаа. Тэрийг бодох юм бол том буюу хон хэрэг гэж явж байгаа. Тэгээ төрөл дундаа хамгийн том нь гэсэн үг. Тэгээ энэ ч одоо 2 сард ангаахаа гэхэд ч одоо тэгээ тагтаанаас хамаагүй том. Одоо бүр том болно шүү дээ яг насан туршээрээ. Тий энэ одоо гэхдээ яг энэ бие махбодын одоо өдөл жоох ургана. Тий. Стараад одоо ингээд болцоо. Дүгээс нэг юм асууч. Хэрэг вэ штэ. Гадаадын олон улсад вэ штэ. Яг юу гэж нэрлэдэг юм болоо? Одоо улсын хэлгээр нь нэршлэр нь. Тий. Энэ бол одоо Raven гэж явж байгаа. Corax гэдэг ерөөхдөө төрлүүд. Одоо бидний нөө мэддэг шаазгаа хүртэл тэрний төрөл гэхгүй. Оо зөв. Шаазгаа улаан шууд гэдэг чинь бүгд нэг авгийнхан гэсэн. Бас нөхтэй. Тэгээ бас энэ шоу хүртэл нөгөө гоо үзэсгэлэнд сөхөрнөө гэж манай Шанзын хоёрыг маань хараад зүгээр юу юугүй ингээд зүгээр чи зүгээр нэтрүүн хамгийн өрөө нэг хараад идэ тэгээ амтан хүртэл манай Шанзын хоёрын гоо үзэсгэлэнд хүртэл ингээд сөхөрж гинөө. За тэгээ яриагаа бас одоо хоёр сайхан үзэсгэлэнтэй бүсгүүрээс үргэлжлүүлээд тэр хоёр бүсгийн голд сайхан ингээд талмаар сууж байгаа залуураас орноо гэж. Энэ залуу би хаасан ч байж тээ. Нэг хаан суугаад байгаа юм аашин тий. Нэг хоёр Чингис ингээ хоёр талаа хоёр хатантайгаа суудсан. Тэгээ та хоёрыг хаасан чинь нэг баруун гарын төшөлд нэг хэрэттэй, зүүн гарын төшөлд нэг раптай. Одоо чи юу тэр нөгөө хоёр ингээ хамгийн минь дамжуулаад үгийн дамжуулдаг юм хаашаа тий. За тэгээ манай хоёр Шанзынхнаар заа сонин сайхан юу байцгаана. Бас саяхан бас шинэ цомог гэдэг ингээд бас ажил ихтэй байгаа даа шүү дээ шинэ бүтээлөө. Тэр талаараа бас гоё ярьцгаая тхөө. За энэ өдрийн мэндийг хүргэе. Үдшин сууж байгаа үзэгчтэй олон ширийн ард хамт сууж байгаа хүмүүстэй.
За манайх ерөнхийдөө ойрт нам жимэл байлаа. Тэгээ саяхан 5 сард цогцогмаатайгаа хамтраад нэг уран бүтээл хийсэн. За бас гоё юм байгаль дэлхийг одоо харуулсан, байгаль дэлхийгээ магтандуулсан. Тэгээд 5 сард клипний зургандаа явчаад 6 сарын 1-ээс цацагдсан. Чон бас бүргэд те. Нөгөө байгаль тийм юм холбогдсон тийм. Бас нэг тийм төрлийн клип хийлгсэн байгаа. Уламж байгуулдаг тийм болоод лах шиг шүү дээ. Өмнө нь бол ингээл өөрсдөө ингээл яаж гоё гарах уу, яаж ингэхүү гэж жоо тэр талаас ер нь бол залуухтаа дөнгөжтэй оюутан багтаа уран бүтээл эхэлчихсэн болоо одоо. Тэгээ ер нь бол маш гоё уран бүтээл болсон. Тэгээд цогцогмаатайгаа ч гэсэн ер нь аль дээр үеэс хойш хамтарч уран бүтээл хий гэж ярьж байгаа. Тэгээд маш хурдан тоглолтоор цуг явж байхдаа энэ нэрээ гарчсан. Хамт нэг номертой болъё гэдэг 2010 3-4 онд урагшаа тоглолтоор нөгөө сайхан талд нэг фестивальд явж исэн. Тэгэхэд яг энэ хамтарч юм хий гэдэг санаа гараад за энэ жил ингээ хийж байна. Хийсэндээ баяртай байна. Яг ингээд нөгөө ингээ хүнийг ингээд нэг юм контролтчдаг хүмүүс гэж байдаг штеп бүр ингээд харахаар л яг ингээ яриагийн сонсоод бүр ингээд хайрламаар яг тийм гоё бүсгүүчүүд байдаг. Тэгээд хөгжим нь хүртэл гоё. Та нар маань өөрсдөө ч юм гоё. Тэгээд ингээд хөгжим сонсохоор хүртэл ингээд дагаад ингээд уярмаар агаад байдаг л да. Тэгээд сая хэлсэн шүү дээ. Ер нь бол хуучин шиг бид нар залуу байхдаа ч гэдэг юм уу гоё юм годгонсон охтууд байхдаа зөвхөн өөртөө гэдэг үсэн бол одоо эсэргээрээ илүү нөгөө цар хүрээгээ тэлж уран бүтээлч гэдэг талаасаа хүмүүст хүрэх. Нөгөө манай хамтлагийн болохоор хүмүүс ингээд одоо шанс 3 байхгүй байгаа мó гэж асуугаад идэг. Сая өнөөдөр таврал асуусан шүү дээ. Шанс 3 хамтлаг бол байгаа. Тэгээ манай нэг Ариун заяа гэдэг манай гишүүн маань гадаад орон суралцаад амьдарч байгаа. Ерөнхийдөө бид гурав чинь бас яг хөгжмөөс гадна гуруулаа бас би төлөв сурах бас хөгжөөхтэй ингээд хажуугаар нь хамтлагаа гэд ер нь л явж байгаа. Тэгээ одоо цогцогмаатайгаа эхлээд бас нэг одоо нэг жоохон завсартаад эхлээд бол цогцогмаатайгаа ингээд эхлээд бас нэг одоо байгаагаа мэдгэлээ. Тэгээ цаашдаа бас ер нь гоё юм бас хийх байхаа. Тийм. Тэр үед бол хүрээний сайхан хүүхнүүд чинь шанц хөгжим тоглоод сүнжидмаа Янжуур тамхи гээл тэр гой одоо ардын дуунуудыг тоглож исэн. Хүрээ соёл гэж одоо хөгжиж исэн. Тэгэхээр одоо 20 дугаар зууны үед одоо 21 дугаар зуун гарцсан үед бол одоо манай хүрээний хүүхнүүд ч одоо та хэд маань байж байгаа байхгүй юу. Тэгээ та хэдийн маань одоо 21 дугаар зууны хүрээний хөгжим маань ямар болсон бол бас та хэдийга тайзан дээр урья хэдүүлээ. Вау. За тэгвэл ингэж яриаг өргөж гоё юм те. Уян надхай. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт Сан Мигуэл. Зуны үдшийн дотн яриаг санагдуулам тансаг амт. Байгалийн сайхан дамран суухад сэтгэл сэргээх зөөлөн амт. Урт өдрийн дараа альжаалаа тайлан суухад төгс тохирох цэв хүйтэн сэнгэнсэн амт. Энэ бүх мэдрэмжийг дэлхий дахинад түгээсэн эгэлгүй нэгэн шараар. Сан Мигуэл. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт Сан Мигуэл. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт Сан Мигуэл. Хөгжимдэр нь одоо хүн ингээд одоо биеийн хилэмжээ харуулдаг бол манай Тити тэнд бүр ингээд яг л бүр ингээд альчтэй бүр ингээд хайн ингээд байлаа. За тэгээд энэ цаг хугацаанд бас үргэлжлүүлээд бид энэ гол сууж байгаа эрхэмлүү яриагаа үргэлжлүүлдэг гэж болж байна. Сошиал дээр бол Монгол хүн болго ингээд би Монгол бид бол одоо гэлтэй морин дээрээ байхдаа жаргал дүүрэн байдгаа гэдгийг бол альч цаг үед хэсэг хугацаанд мартцсан болов уу гэсэн ч үгүй. Тэр болгоныг буцаага та сэргийж чадсан л да. Тэгээд яг энэ цаг үечид бас хүрэлцэн ирсэнд энэ түрүүнд баярлалаа. За гэлээ. Адууны соёл гэдэг бол одоо манай монголчуудын эртний хүннөөс өнөөгөөс одоо хөгжүүлж ирсэн зүйл шүү дээ. Тэгээ адууга одоо монголчуудын молор эрдэнэ болсон морой хайрлыг гэж одоо энэ сайхан гоё өрөө гаргаж ирж байна. Адууга хайрлах бас төрийн бодлого ч юм уу. Ерөнхийдөө дэлхий дээр энэ адуутай ойрхон ард түмэн бол ховор шүү дээ. Тэгээ ягаад одоо таны хувьд одоо адуу хүн гэж бас шүтэх болсон юм бэ? Ягаад одоо морин эрднийг хайрлах болсон бас учир шалтгаан юунд дээр вэ?
Энэ их сонио. Гинт ингээд нэг тийм хаалга нэгээд за би адууг хайлт гэсэн юм биш. Тий. Эхлээд ингээд нэг монголчууд биднэрт нэг нийтлэг чанар байдаг шүү дээ. Буян хийх юмсан дөө. Тэ. Боломжтой үед гоё буян хийн хүн туслана гэдэг. Энэ монголчуудын өөрсдийн байдаг сэтгэл зүйн онцлог тэ. Одоо төлөвшүүлж их юм уу? Яг энэний нэг нь бий байхгүй. Тэгээд яг нэг юм боломж олдохоор бойноос одоо авна гэдэг. Хүн болгонд гэж боддог шүү дээ. Тэгээд яг тэр хаалгаар шагаагаал үндсэндээ өнөөдрийг болтол зогсоогүй явчихсан. Тэг яг нэг юм учир жансан юу болсон гэхээр яг Монголд адуутай холбоотой системийн хямрал буюу энэ худалдааны системийн хямрал гэдэг юм юу үсэх юм бэ гэдгийг одоо адууны деважин гэдэг энэ одоо хөдөлгөөн энэ хөдөлгөөний 3000 малчин тэгээ ингээд төлөөлөл нь болоо бий явж байгаа даа л одоо бид хэд ингээд за энэ Монгол улсад ийм зүйл болоод энэ шүү. Энийг засахын тулд ингэх юм байна илүү хөрсөн дээр бидэд ажил хийж яваа гэхүүдээ ийм маягтай. Энэ нь илүү хүмүүст энэ залуу ингэх гээд байна гэж харагдаад байдаг. Бид нар зөвхөн малчтынхаа амьдралыг болон нийт одоо хот суурин газрын иргэдийг буцаагаад морьтой яаж харилцах уу нөхөрлөх үү энэ нөхөрлөлийн одоо энэ харилцаагаар дамжуулаад хүүхдийг хэрхэн хүмүүжүүлэх үү хүмүүжүүлдэг байсан арга нь юу юм гэдэг илүү шинжлэх ухаанчаар ороод ирсэн гэхүүдээ. Монголчууд маань одоо адуугаа ингээд шүтдэг төрийн сүлдэндээ хүртэл дээдэлдэг штэ. Гэтэл одоо зарим одоо хүмүүсийн бас гадны Америкч явж байгаад бас хүмүүстэй уулзахаар сонь юм ярьдаг байхгүй. Монголчууд чи яагаад адуугаа шүтдэг мөртлөө хүнсэндээ хэрэглээд юм бэ гэдэг. За зарим тохиолдолд одоо жишээл би сая 22 онд Америкийн Лексингтон гэдэг дэлхийн адууны нийслэл хотод очиод ингээд 100 гаруй улсын адуунуудыг ингээд морины соёл одоо шүтдэг зүйлүүдийг нь тайлбарлаад тэн дотор бол хамгийн гоё юм юу гэхээр Монгол морины хөшөө байд юм билээ. Тэн дээр одоо Америкийн армийн төрүүч цолтой Монгол морь Reckless гэдэг. Тэгээ тэр морийг одоо бас насан эцэлгээд 1700 тэнгисийн цэрэг гэж явуулж тэр морийг эцсийн замд үзчихсэн. Тэгэхээр би одоо монголчуудын адууны соёлыг жишээлбэл дэлхийн улс орнуудтай харьцуулахаар манад одоо Монголд нэг нийслэл нь баймар санагдаад байгаа байхгүй. Гэтэл Америкт одоо нийслэл нэгдчихэд байдаг. Энэ тал дээр та юу гэж боддог вэ? Энд дээр одоо Монгол адууны деваж ингээд явж байгаа бидний санаачлага 2022 оноос Монгол Улсын ерөнхийлөгч төсөлтөд тавьсан. За ийм малчны 10 бодлого байх ёстой. Энэ Монгол малчин хүн гэдэг юугаар онцлог юм. Монгол хүн гэдэг юугаар бусд хүмүүс одоо хүн чанарын хувьд одоо human quality гэдэг шүү дээ. Энүүгээр ялгаатай. Энэ нь морьтойгоо яаж холбогддгийг гэдгийг үнцнийг өсгөх бас нэг зүйл байх ёстой байна гэд. Тэгээд сая 6 сарын 3-нд Нэгдсэн үндэсний байгууллагаас Монгол улсын санаачлагыг зөвшөөрөөд за дэлхийн адууны өдөр гэж байх ёстой байна. Энүүний 7 сарын 11-нд болгоё гэж зарлчихсан. Тэгээ энүүнийг бидэд яаж харж яах гэхээр одоо таны хэлдэг тэр адууны нийслэл гэдэг шиг энэ Монгол бол энэ дэлхийд морьтон болгоны жаргалын ор юм байна гэдэг ийм PR үнц нь тэгээд эдийн засгийн нийгмийн бодлого эхлүүлж байгаатай холбоотой. Манай Эрдэнэтер судлаач багш надад бас хэлж ирсэн юм аа. Юу гэсэн гэхээр одоо Эртний Ромын дамагт кентаврууд гэдэг ингээд тийм догшин хүмүүс Ромын эзэнт гүрнийг ингээд түгээдэг байсан эзэлж ирсэн гэдэг. Тэгэхээр тэр кентавр гэдэг маань үндсэндээ манай Эртний хүнүүчүүдийг хэлсэн болов уу гэж бодоод байхгүй. Морин дээрээ ингээд тийм эрмэг догшин байлддаг. Тэгэхээр одоо биднээс өөр одоо тийм хүн байхгүй санагдаад байгаа байхгүй. Одоо ингээд энд ингээд бид нар ингээд бүгдээрээ морь гэхад жишээлбэл Байкаахын хувьд бол өөрөө яг ингээд гоё одоо мал ахуйтайгаа яг хамгийн ойрхон байгаад байгаа хүн шүү дээ. Ер нь бол тэгэл энэ цаг мөчид хөгжим тоглодог хүний хувьд бас ингээд гоё морьдоо одоо морин дээрээ суучихсан тэгээ салхи татуулаад өөрийнхөө одоо рок хөгжмийг бодоод давхихос мэдрэмж байдаг бахтай танд гоё байдгүй. Хөгжимчин хүн болгон ч юм уу ер нь аль ч цаг үед хүмүүс яг нэг тийм гоё мэдрэмжийг морин нэл дээр яг мэдэр моцикл дээрээ тэгэл бодоо явчихдаг байна. Том хар моцикл даваад яа яг тэгин тий. Одоо тун удахгүй бид бас их баяр наадмаараа мордийнхоо ёслогоог тэр морин дэл дээр байгаа баатруудыг ингэ сүр чавлантайгаар харах маш гоё мэдрэмж байдаг шин. Ингээл одоо айрсаа ингэ жигс гэж байгаа шиг. Гэтэл тэр морд өнөөдөр байхгүй болчихсон энэ цаг үед хүн болгон уйлал хүн болгон ингэ интерчсэн. Гэтэ энэ мэдрэмж одоо ганцхан тэр хүн биш маш олон одоо хүмүүс мэдэрсэн л дээ. Яг энэ тал дээр манай Нарамадах нэлээд чанга бас дуурч. Энэ бол яг сая л ингэж байгаа биш шүү дээ. Малчин хүн бол энэ зовлон мэдэрдэг байхгүй юу гээл. Тэр мэдрэмжээс бас хуваалцаад ирвэл. Одоо түрүүн 3000 малчин гэ бидний хөдөлгөөн гэж шүү дээ. Ихэнх нь хохирогч.
За энд нэг юм жоохон тоо баримт ярих гад. Унчлаа да наад мэд өгөр. Монгол улсад гарч байгаа нийт малын хулгайн гэмтрийн гаралтын 54% нь адууны улгаа гэж байна. Тэгээд гэмтрийн гаралтын илрүүлэлт гэдэг нь 29% та. Хохирол барагдуулалт гэж юм байна да. Тийм. Одоо адуугаа алдсан хүмүүс юм. Энэ хохирол барагдуулалтын нь 5% гэж авдаг. Тэгэхээр үндсэндээ адуугаа алдсан хүн болгоны 95% нь огтоосон одоо эд материалын хөвд ч гэсэн эргэж олж авч чадахгүй модоо барьж байна гэсэн үг байхгүй юу? Энд дээр нэг юм жоохон сэлтгийсэн жишээ ярьж өгөхөд 4 жилийн өмнө одоо манай хөдөлгөөний одоо бас нэг идэвхтэн өвөө байдээ. Тэр өвөөгийн 100 гаруй адууг гэрийнх нь баруун талын жалгамд бүгднгийнх нь одоо талгайг нь настаад тамганых нь элсийг хуулж үлдээгээд аваачихж байгаа. Тэгээд энд алдаас нь юу болсон гэсэн чинь ингээ бөөн сосночууд бол хойноос нь явна шүү дээ. Тэгээ мотоциклтэй хойноос нь хөөгөөд явсан дугааргүй том хоов гэж. Төв замдаа ингээд авчих чинь гэж. Тэгээ хойноос нь мотоциклтэй чагнаалдангууд ингээ хий буудаад ингээд байгаа байхгүй. Айлах га тий. Тэгээ ингээ нөгөө өвөө чинь буцаад ингээ үлдчихэж байгаа шүү дээ яач чадахгүй. Тэгээ өнөөдрийг болтол тэр булгаач баригдсан чинь байхгүй. Өвөө маань ингээд үндсэндээ тэр хувь хүний өмчих гэж үзэх юм бол тэр хүний өмчийг тэр читэн зүгээр дээрэмдээд юу ч хүү болцсон хуулийг хяналтын ямар нэгэн шалгалтчгүй болоогүй гэсэн үг байхгүй юу. За ингэсэн чинь хамгийн сонирхолтой нь гэж байгаа. Яг сар ахсын дараа нөгөө өвөөгийн нутагт малын махны ченж очиж байгаа. За чи амьд мал бөөдөж явна гэдэг. Ингээд очингууд хоёр айл бүх малаа бүгдийг зараад нэг нь аймаг нэг нь Улаанбаатар нь очиж байгаа. одоо үнийн жишээлбэл хямдхан өгж ил гэсэн үг шүү дээ. Хурдхан шиг өгөөл Бүдүү мөрийг нэг 400 мянгад бөөдөж өгөөд багхан шиг адуу 150 мянгад бөөдөж өгсөн гэж байгаа. Тэгээд хүмүүс яаж ийм хэрэг за одоо бидэд одоо ишиг одоо энэ өвөлж хүнд болох юм шиг байна. Энэ сүүлгөө бохооч хэцүү байх шиг байна болий. Нэг хэсэг манай нэртэй одоо зохиолч Зондон Доржгоо бол маш их тэмцэжсэн шүү дээ. Хэл мал руу гэж нэлээд тэмцэжсэн. Тэгээд одоо гэмт хэргийн юун дээр одоо ялын бодлого дээр нэлээд хүндрүүлсэн шүү дээ. Тэгээд одоо тэр маань яг одоо ямар байд юм болоо таныг одоо судалсан үед одоо нэг адуу хулгайлаад авахд одоо ямар ялуу байд юм бол бас нэг сүүлд нэг сая 200 сая 500 мянгаас доошоо бол баг гэмт хэрэг тооцохгүй ч гэнэ үү тийм балаа юм сонсогдоод байсан. Тэр юу болсон юм бэ? Одоо манай хөдөлгөөний чинь бас нэг юм цагдаа нарын төлөө бас байна. Тэр хүмүүс чинь насаараа малын хулгайд дэмжсэн хүмүүс мэдж байгаа шүү дээ. Тэгэнгүүт 2017 оны 7 сард нэг юм хулгайн гэмтрэг гэдэг одоо нийт заалтаар нэг юм яг таны хэлдгээр үнийхэн заачлаар ингэж хуваасан юм байна. За ингэнгүүт малын хулгайд ихэнх малын хулгайд баригдсан нөхдүүд гадуур байцаагтах гэдэг рүүгээ ороод нэг боговч зүгээд гадуур байцаагтах гэдэг юм руу орчт юм байна. Ингээгүүд энэ нөхдүүд яадаг гэхээр одоо хэний хулгайлсан адууны хохирлыг барагдуулахын тулд би Бямбагийн адуу хулгайлж мөнгөний зараад энэ хүний мөнгөө өгнө шүү дээ. Ийм үзэгд маш их галж байгаа гэж байна. Одоо хөдөө орон нутгаас орж иж байгаа шилжих хөдөлгөөн их байна. Ястаа нэр хөдөөний гарч бла 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 гэх хүмүүс муулаа сайлал байна л да. Та яг энэ тал дээр яг юу гэж бодов? Тэр орон нутгийн яагаад Улаанбаатар хот руу орж ирээд байгаа юм бэ? Эсвэл сургууль цэцэрлэг ч юм уу өөр юм дагж орж ирээд байна эсвэл эрсдлээс болж орж ирээд байгаа юм. Энд дээр дахиад нөгөө тоо баримтал гараад ирнэ. Яаж ангара жилдээ хөдөө орон нутгаас төв суурин газар руу нөөж байгаа иргэдийн нүүдлийн тоо гэж байна. Энэ тоо баримтыг бол нөгөө улсын байгууллага нь өөрөө гаргацсан байгаа шүү дээ. Та бүхэн статистикийн одоо мэдээлэлээс шүүгээл гараад ирнэ. Ингэнгүүт хамгийн багадаа 31 мянга жилдээ. Хамгийн дээшээ одоо максимум хүрсэн хэмжээ нь 59 мянган иргэн нүүсэн байгаа. За ингээд Швейцарын хөгжлийн агентлагаас 18, 19, 20, 21 гээд нүүд хөдөлгөөний судалгаа гэж аваад 4000 хүнийг сонгож аваад яагаад нүгэд байгаа. Хөдөөний байж байгаа болохгүй байгаа. Ингээд 37% нь нийт асуудалд оролцсон хүмүүсийн 37% нь нэг бол малын хулгай хохирогч, нэг бол малын хулгай хүчин зүйлээс айсан иргэдийн нүүдэл. Тэгэхээр бидний зүйлийг бас сонссон. Саяхан би өөр ангаа үлжит сум дээр очиж сайхан малчин айл дээр очиж суулаа л да. Тэгээ гой сайхан залуучууд байна. Тэгээ одоо манай октоудаа би буруутгах байгаа юм шүү дээ. Мэдээж октод ч боловсралтай байх хэвээр их сургууль сурдаг. Тэгээ манай одоо хөдөөний сайхан октод чи ингээд их сургууль сурчаар нөгөө залуучууд нь малаад үлдчихээр. Тэгээ нөгөө гой октодтой чинь суучий гэдэг тэгэхээр чинь нөгөө октод нь Улаанбаатартай байдаг учраас тэр хөдөөнөөс хот руу явах юм байдаг.
За би одоо хуучин социализмыг нэг магтаад байгаа даа ш. Тэгээ илгээлтийн эзэлгээд гой октод залуучуудын хооронд нь уулзуулж иш гэр бүл болоод залуу гэр бүл болоход нь одоо ингээд байр орон сууц те ажлын байрны юмнэр хангадаг. Тэгэхээр тэр бодлого маань байхгүй болчиход байгаа юм болов. Тэр тал дээр одоо октоддаа буруу өгж байгаа юм биш тийм ээ. Айл ал талаасаа бас ингээд тийм төрийн бодлого ерөөсөй байхгүй болчихжээ л гэж би бодоод байгаа. Яг үнэ. Одоо нөгөө малчны 10 бодлого гэдэг энэ адууны диожин дотор яг энэ асуудал дахиад явж байгаа. Яаж юм гэхээр одоо ингээд за нэгдүгээр ганц үеийн усуудын асуудал юм тийм үү? Хоёрдугаар салалт маш их. Яаж юм гэхээр хүүхдэн 6 нас хөрөнгөт нь ээж нь аваад сумын төв юм аймаг яваад очиж байгаа. Аав нь ганцаар үлдэж штэ. Тэгээ бидэд яаж юм гэхээр энэ UNICEF-ийнхэнтэй ингээд бас нэг юм концепт гаргалаа нэг баг нэг сургууль гэдэг юм байх хэрэгтэй байна. Багийн сургууль гэдэг юм тийм ээ? Багангийн гэдэг ч юм уу. Гэт ингээд зөндөө юм бий. Танаас би нэг юм асууя гэж бодоод. Одоо адууны соёл гэж яриад байсан чинь бид нар өөрсдөө адууны хамгийн том одоо мондөг соёлтой их орон мөртлөө. Манай Чехийн элчин сайд Иван Горлович надтай уулзаад хэлжсэн байхгүй. Манай Чехэд очиорой. Чехэд одоо ингээд бас нэг өвчтөй. Одоо нэг оюун санааны нэг бас нэг юм хуваагдах өвчин байдаг шүү дээ. Аутизм гэж. Аутизмтай хүүхдүүдийг одоо Чехэд, Испанид, Европын олон орнуудад энэ адуутай нэг бий болгож ингэж эмчилдэг тийм арга байдаг юм байна. Тэр ямар учиртай? Та тэр талаас нь судалсан юм байна уу? Энэ equine therapy, horse therapy гэдэг дэлхийд 1791 оноос өгдсөн. Анхны шан татхад тэр саажилтын эмчилгээ буюу нөхөн зэрэгийн эмчилгээг Францд хийсэн эмэгтэйгээс эхэлсэн. 1791 оноос. За энэ асуудал одоо манай дээр яг одоо манайхыг бол хүмүүс нөгөө адууны асрамжийн газар гэдгээр мэдж байгаа. Энэ дээр нөгөө адууга ашиглаад манайх юм судалгааны байгууллага болоод аутизмын, харуултын дараах, саажилтын дараах нөхөн зэрэгийн эмчилгээ болоод нөгөө төгшөлтийн, донтолтын дараах төвчлөлтийг төвчих эмчилгээ гэдэг ийм зүйлсийг хөгжүүлж байгаа. I'm very glad to participate this beautiful event. It's not event, but for me event, because in this world, many of us think it is an event is special. That's why it's very special. So I am protector of horses in Mongolia for the past 5 years. Молтой холбоотой жуулчин улсын бодлогоор ингээд холбоод өгье гэдэг юм явж байгаа. Одоо дэлхийн адууны өдөр энэтэй холбоотой. Ингэнгүүт жишээ нь Францаас ямар шаардлага тавьж ийнэ гэхээр би өөрөө equine therapy буюу сэтгэл зүйн эмчилгээг мориор дамжуулж хийд юм аа. Танай малчин дээр би морийг аваад өвчтнээ аваад очие гэж. Ингэнгүүт манай малчин яг гэхээр нэг ABC-тэй байх хэрэгтэй шүү дээ. Ийм хүүхд чинь аутизмтай хүүхд чинь ингээд хөрхий нөгөө хандлага нь ондоо ингээд хашгираад ингээд тэн дээр нь би ингэж болохгүй шүү гэдэг юм уу. Тэгээ ийм сургалтын төв маягаар манайх ажиллах маягтайгаар ингээд явж байгаа. Тэгээд үндсэндээ одоо хөнгөн хэлбэрийн одоо аутизм ч юм уу альсгүй бол одоо төвшөлтийг бол малчин өөрөө харж агаад мэдээж нөгөө эмч онцлоо явуулчихж байгаа шүү дээ. Тэрийг харж агаад манайхаас асуугаад сургалтынхаа дагуу за чи мордоогоо эхлээд унахгүй шүү. Морио эхлээд илэн шүү. Дараад нь морио хөтлөөд алах нь хоёулахнаалах нь өдрийн 30 минут гэдэг ч юм уу. Яг энэ эмчилгээний арга зүйн зааж ийм маягтай явж байгаа. Адуу бол гэхдээ үнэхээр гайхамшигтай шүү дээ. Яриад таслаад энэ одоо манай TT-ийн дэлгүүр хамаг биеэ цэвэрлээл ухад төнгөх бүх юмаа л ухад төнгөхөөс үнэ. Энэ одоо айгуу цэвэрч юм аа юу. За. Айгуу гоо үзэсгэлэн гэм аа юу. Энэ сайн нэг хэсэг бас яриан дондор зүгээр ингээд донхоо унтаад босч ирж ийдгээр. Хүн нэрээ хичээж шувуу өдөө гэдгсэн. Харин тийм арилтаа. Энэ адууны хизээд болох юм бол гэж Харин тийм бүр ингээд. Би нэг одоо хэрээний тухай их олон юм сонсч ирсэн байхгүй юу. Яагаад тэгэхээр хэрээ гэдгийг чинь манай индианчууд чинь кэрэ гэдэг юм байна. Тэгсэн мөртлөө хэрээ чинь болохоор одоо дэлхийг аварсан тийм эртний түүх домогт бол маш ихээр сайхан хэлдэг. За миний сүүлд одоо бас уншснаар болохоор тэрэ маань одоо бас Македоны Александр гэж нэг том хаан байсан шүү дээ. Тэр Македоны Александр хаанд одоо мөнхийн усны нууцыг тайлж өгсөн шуу гэдэг байхгүй юу. Та яаж яагаад энэ хэрээнд дурлах болсон юм бэ? Хэрээг одоо бас ингээд босод шуунуудтай харьцуулахад бас оюун ухааны түвшин ямар байд юм бол? Тий, би энэ бол одоо өөрөө болоод шувуунд дуртай. Тэгээд анх өөрийнхөө нөгөө нэг хүн өөрийгөө хайна гэдэгтэй адилхан давхар тотем амтнаа хайж эхлээд тэгээд ерөөхдөө олон одоо хүчин шалтгаануудаар тотем амтнаа гэдэг бүр анхныхаа шивээс юм хэрээний
залуучтай. Тэгээд тийм яг энэ дээр харах юм бол хэрэг ерөнхийдөө бол сүнсний зооч хөтөж гэж явдаг. Одоо нөгөө ертөнцтэй хүнд итгэдэг холбдог. Тэгээд энэ дээр болохоор анх гэдэг Египтийн тэмдэг буюу одоо мөнхийн амьдралын тэмдгийг хэрэг барьцнаар ингэж одоо зурж исэн байхгүй юу? Сони тий. Тэгээд бүр анх нөө бацаа багтаа өөрөө зурж хийлгэж ирсэн. Тэгээд тэрнээс хойш ерөл тотом амтсан маань юм байна гэж одоо зодж исэн. Тэгээд тэрнээс одоо шовуулах вэ гэдэг ухаанд одоо манай монголчууд зөвхөн одоо шонхоор тэ бүргээд тэгээд одоо гашуулж энийг бол шуулах уу гэдэг. Намайг хүмүүс одоо юм зэрлэг амтан барьчаад 20-д 50 явуулаач гэж одоо буруу шаадаг байхгүй. Гэтэ энэний ард маш их судлагдхуунууд явж байгаа тэ. Одоо энийг зөвхөн л би одоо ингэж барьж чийдэг юм уу те. Та нартай танилцуулааг бол зүгээр л муу ёрын хар хэрэг гэл гуаглаа гэл одоо хүртэл мухар сүсгээс салаагүй л явж байгаа. Тэгэхээр би энийг судалж байгаагаараа олон хүн таниулж байгаагаараа бас энэ амтныг те одоо үнэхээр потенциал нь тийм байна уу гэдэг ч үгүй юм уу те. Ярьж чаддаг юм уу? Үнэхээр 300 настай юм уу те. Би одоо 300 насхны үзэхгээл хүлээгээл гэж байгаа. Одоо нэг 180 хүртэл байж штэ гэж. Хоёрхан сандаа гэхэд тэгээ нөгөө TT дээр ингээ харахаар таны хувьд бол аль руу нөгөө нэвтрүүлэх эхлэх юм тэгжсэн. Би одоо 3 дахь одоо энэ амтантайгаа яг ингээ явж байгаа гэж хэлсэн. Тэгэд мэдээж нөгөө ингээд хамт байж байгаа дасцсан байгаа ш тодорхой хэмжээнд ингээд дуу хоолойг хэрвээ ингээд байгальд нь тавьсны дараа таны сэтгэл зүйд бас гарах одоо санагалзах магадгүй бусад шуучиг таныг ингээд тэр чигтээ хаяал баяртай док гэж явчихдаг юм болоо тэ нэрэ. Эдгээр хөрхөө яг дасгаас нь одоо үгдээ одоо энэ бол ингээд надад зассан ээж гэж бодож явж байгаа. Энд чинь одоо ингээд ер нь яаж одоо хүмүүс их асуудал яаж хэрэг олж авдгийг өвөрнөөс нь авдаг юм уу те яад ингэж асуудаг байхгүй. Тэгэхээр жил болгоо одоо ингэж хүмүүс фэйсбүүк дээр ч байдаг. Ер нь шоучд ерөөхдөө нэг хандахгүй одоо шоудыг хизээ яах чинь ханддаг учраас мэдээлэл өгдөг байхгүй. За тэр нөхөр одоо өвөрнөөсөө унтсан байна, тэнд унтсан байна. Одоо тэрийг очиж аваарай ч гэдэг юм уу. Айл ойрхон байгаа нэгэндээ авчиж өгдөг. Тэгээд тэнхрүүлж яагаад буцаад тавих үйлдэлүүд их байдаг байхгүй. Тэгээ буцаад тавихгүй байх юм бол эн чинь нөгөө нэг насаараа гар дээр амьдрах болчихно. Насаараа хүнээс хоол идээ сурч гэсэн. Тэгэхээр би одоо юу гэдэг энэ нөхрийг авсан бол эйжент байгаль дээр юу хийх ёстой байсан тэр болгоныг л би оронд нь хийж гэсэн үг байхгүй. Тэгэхээр магадгүй зарим тохиолдолд би одоо хүнд ярихад бас хэрцгийж гисэн. Одоо амьд амьтаа авчирч өгч ингэж хөөлгөж бариулж идүүлэх ч гэдэм үү те. Ан хийх чадварыг сургаад ч гэдэм үү те. Байгаль дээр одоо амьдрах чадварыг сургаж ийж тэгээ буцаа тавьдаг. Тэгээ тавихаар бол яг бусад шоу одоо шонхорчд бол ярьдаг байхгүй. Шонхрыг ингээд буруу хоолтой тавьчих юм бол тэнгэрт цэг болчдөг гэдэг байхгүй. Бүр ингээд чигээрээ фүк алга болчдөг байхгүй. Эргэж нэг сарахгүй те. Энэ нөхөр бол тавьсны дараа ингээд 2-3 сар ингээд гэрээ эргэх ч гэдэм үү те. Тэр аваараа ингээд нутаглаас ч гэдэм үү ингээд байж байгаад алгуурхан цаашлаа явдаг болохоор сая өөрөө чи асуусан нэг сэтгэл гинт хоосрох мэдрэмж бол байхгүй. Тэр маань явж гин. Мөн ч юусэн биш ч юусэн тэр гэдэг шиг. Одоо чи ингээ ууртай байдаг ч юм уу гомтой байдаг. Тэр нөгөө нэг ухаантай байдал гэдгээр болохоор амар сайн ойлгох. Энэ нөгөө нэг юм хүний сэтгэл хөдлөлийг одоо дууны өнгийг хилэмжийг аягүй сайн ойлгоно. Би нэг жоохоо ууртаа мууртаа пит пад гэж алхаж байгаа юм бол энэ нөхөр бол тэрэ орж их ингэсгээл байж лэн тэ. Тэгээд би нэг гоё 50 байх юм бол тоглохгүй л гүйж ирээд энэ тэнд гарч баад шигэлдэг. Амар ойрхон болоод явчихсан. Тэгээд буцаад өөрийнхөө юм мэдрэмжүүдийг амар олон өнгөөр илэрхийлнэ. Одоо тойтолол одоо юу гэдэг нөө хүний хэлээр ярьдаг гэдэг шүү дээ. Гэтэ тэр болохоор юм ухамсаргүйгээр үг давтаж хэлдэг, дөөрөж хэлдэг гэдэг юм байгаа байхгүй. Энэ болохоор сурсан үгээ логиктэй ашиглаж чаддаг. Ямар үед ямрыгаа хэлэх үү? Тэ? Одоо хараал мараа сурцсан ч хэрэнүүд байна тэ. Одоо ярих уу? Одоо энэ одоохондоо ангахаа болохоор яахгүй. Гэтэ хоолой одоо ингээд орилол байгаа шүү дээ янз янзаар. Тэр чинь хоолойныхоо өнгөнүүд ингээд солиод хүнээс олон төрлийн дуу аваа гаргах чадвартай. Энд чинь нөгөө байгаль дээр нэг чон болж үлээл одоо дуудаал те нохоо олж амтан үргээгээл те амттуудыг маш их сайн дүүрэж дуурч чаддаг. Хүний хэлээр ярихаар айгуугой цэвэрхүү өгүүлбэрээр ярьж байдаг те. Олон авиаг дуурах чадвартай амттан одоо шуу гэх юм бидний мэдээ шүү дээ. Дэлхийн маш олон домогт хэрэг дандаа л одоо сайнаар дүрсэлдэг. Тэр тусмаа одоо манай Монгол ардын домогт хүртэл байдаг шүү дээ. Тэрээ чи анх мөнхийн усыг олоод ингээд хөрөх гэж явж байгаад замдаа асгаад тэр хэд хэдэн одоо гацуур нөгөө жодоо тий хэд хэдэн одоо ургамал дээр тусаагаад сүүлдээ Македоны Александр мөнхийн усыг асуугаад олсон гэдэг юм байлаа. Нэг мөнхийн усыг уух гээд очсон чи хэрэг таарад дээр нэг хөгшин энэ усыг битгий чамд маш их зовлон авчирнаа гэдгсэн. Яагаад тэгэхээр ингээд өөрөө ингээд
гэрүүл эхнэр хүүхдийнхээ хүүхдүүд маш олон хүмүүсийн үхлийг үзнэ. Тэгэхээр чамд одоо сайхан байх юм уу? Энэ бол одоо сайхан зүйл биш ээ. Би амсаад нэлээд одоо зовж гинэ гэж. Тэгээ мэрэгэн ухааныг хэрэг өгсөн гэж тийм ээ. Нэвтрүүлэг дуусаа харсан чинь Наранбаатарын одоо нөгөө сонирхол биш л дээ. Хайрлах энерхүү нь одоо эргээд шувуу руу бас орсон явах үү. Тэндээс харцаараа титэрөө хараад байна. Хоёулаа нэг хэрээний даваач гэдэг. Би бас гэхдээ яг хэлэхэд нэг энэ зэрлэг шуудыг хамгаалах одоо байрч гэдэг юм уу тиймэрхүү байдгүй байхгүй. Тэгэхээр би бас тэрийг бас одоо нэвтрүүлгийг далимдуулаад хэлэхэд одоо эдгээр ингээд жил болгон үүрнээсээ маш их шувууд унж байгаа, өндөр хүчлэлт маш их олон одоо шанхрууд ингэж юу болноороо үхэж байгаа тий. Энэ болгоны дээр бас ингэж жоохон ажил хэмээр санагддаг. Одоо нэгэнт танилцсных буцаагаад тэдэртээ бас өгөх юм байх хэрэгтэй. Тэгэхээр муур нохооны хоол болох нь ч бас байгалийн жамал баг. Гэхдээ хүний буруутай үйлдэлээс болоод ч гэдэг юм уу те. Тиймэрхүү байдлаас болоод буруу ойлгомжгүй одоо мухрас үсгэсээ болоод гэмтэж байгаа юмнууд маш их байгаа байхгүй юу. Очоод нөгөө эн чинь ганцаархнаа үүр барьдаг шоу байхгүй юу. Одоо зэрлэг том шоу дундаасаа. Одоо бүргэд шонхор эднэр бол үүр барихгүй хэрээний одоо хэрэгэлсэн үүрийг ашиглаж эсвэл дээрэмдэж авч яадаг. Энэ нөхөр үүр барихаа болчих юм бол нөгөө нөхдүүд нутагтлахаа болчдөг байхгүй юу. Мэдчлээ энэ нөхөр ингээ энэ тэнд үүр барингууд одоо лагер дээр магад дээр байгаа айлуучаа явуулчихгоо ангахад өндөгтэй юуг нь шүүрдэ унгаачдаг байхгүй юу. Тэгэнгүүт тэр чинь яг хуу нэг үсрээл нэг 2-3 сар гуагалж яаж байгаа тэгээд яваад өгдөг байхгүй байга амьдраад. Тэгээд нөгөө муу юм боллоо барилаа хэрэг ирлээ байлаа гэж яачна. Саяхан нэг бас нэг Америкч яг тэр хөөрхи арга барцсан хүн над руу залгаж ийсэн хэрэг чинь нулимсыг авсан юм а гэд. Тэгээд яасан гэд хүзгээс. Яасан гэд гисэн чинь хүүхдний болор цайх юм юутай байна. Тэгээд ангаах ухаанаар яваад ингээд тулчлаа. Тэгээд нэг бөөдөр олсон чинь хэрэг нулимсыг авгнэ. Энэ чинь нулимсгүй юм. Нулимсээс үгүй юм. Тэгээд өмнө нь тэгээд их чинь нэг хэрээний юу нулимс аваад дуцаасан юм а тэгсэн чинь ингээд захнаа дулаагаад хэлэн байлээ нуухтаад хэлээ гэдэхгүй. Та яаж авсан гэдгсэн чинь хэрэг бууддаг хүнээр буудуулаад яана шипризер ингээд нүдрэн зоож байгаа соруулж аваад нэг шингийн цөцгийг юм аашаа. Тэгээ очиж хүмүүсийн үсгийн тийм хүмүүсийн амар байгаас тийм байна л да. Тэгээд тэр чинь угаасаа зэрлэг эвдний яаж чсэн тэр нүдний юм хүний нүд рүү ичгэж уулааж аргах нь зөв шүү дээ. Тэгээд өөр бий бод гэж тэгэж хилдэг хүмүүс байна. Яг хөрхи тэр ихч бол арга барсан хүүхдийнхээ төлөөл явж байгаа бүх аргыг хэрэгжиж байгаа. Шийдлэггүй хүмүүс тэгэж хийж байгаа нь амар байгаа шүү дээ. Тэмдэглэл үзүүлэх хэрэгтэй шүү дээ. Наадаж одоо ингээд хэрэг нулимсны сувгтай юу гэд харчхад л одоо мэдээлэл гараад ирнэ үү. Наацхан чат шипэд. Тэ. Лагер дээрээ нөгөө улаан хушууд чинь хэрэг нэг төрлөсөн тий. Улаан хушууд үүрлээд тэгээд 3 ингээд ангаахад зурцлаад нэг нь өндөглөөгүй. Тэгээ маа нөхөрт хоёр хурж чадахгүй амар айгаал одоо хөчүүлээсээ асуугаал чи яаж ч хүний нэлхэ одоо ингээд юу болохгүй штэ. Тэгээ ямарсан хүлээгээд хүлээвэл энэ 100 дуусгаад байдаг. Тэгээ ямарсан яг хав тэрэд маань ингээд үргэлцсэн. Тэгээд энэ ингээд юм төчгнэл ямарс нэг 2 хоног болоход тэр нөгөө хосоор байд юм билээ л дээ. Нэг яг л хосоороо хүүхдүүдээ эргээл бид нарыг ингээд ажиглаад яг юм улаан хушуутай хэрэнээ төрөл. Тэгээ би ихэд хэрэг гэхээр манайч наа чи улаан хушуутай нэг гэж тэгсэн аахгүй. Гэтэ нэлээд бас жоохон томтой нэг иймэрхүү. Энэс жоохон жижиг юм уу. Тэгээд нөгөө яасан гэсэн чинь яг тэр одоо лагерийн процедурыг 3 хоног үргэлж байгаа байхгүй юу. Тэгээ бид нар маргааш нэг 3 хоног дээрээ ирээд одоо ингээд бүр болохгүй бол өөр маань нөхөр бүр өөр бариа заяа. Яаж жаа байхгүй хахт ингээд дэвтэйхэн нүүлгээдэ гэтгсэн чи өөрөөсөө хүүхдүүд аваад явцсан мэт байхгүй. Амар ухаантай ингээд зөөгөө тэр хоногт ингээд одоо нөгөө байх газраас судалсан юм уу одоо байрсан юм уу яасан. Ямар ч гэсэн өөрснөө бидний гар хүргээгүй бид нар ч хүлээсэн. Тэгэл бүх тэр одоо төрсэн зулцгаа тэр өндөг юутай та ингээ аваад ирсэн. Зүүн чамт гэж бас яардаг. Харин тийм байлээ биднийг амар их ажиглан. Гэтэ бид нарыг бас харахтаа зарайш бас ингээд устгахгүй хүмүүс юм байна гэж итгэсэн байгаа байхгүй юу. Тэ? Тэгэл хөөрхийн амтны хугацаа бид нар ч гэсэн ингээ хараалаас ингээд яаж чадахгүй хурц чадахгүй амар хэцүү. Тэгээ нөгөө хэрэг болохоор чаавас хар өнгөтэй болохоор л хүн ад үзээд идэв. Тэрнээс ш одоо үлгэр домгийн гэдэг ярьдаг шиг өглөөдөө бурхны зараалаар оройдоо чөтгөрийн зараалаар явдаг юм а. Анх төрхтэй айгуу сон цав цагаан өнгөтэй төрдөг юм биш тийм хэрэг чинь. Өндөнөөсөө гараад цагаан өнгөтэй ингээд юм бүү сэгсэлсэн цагаан амт юм байдаг байхгүй. Тэгээд ингээд цагаан гуурснуудаас ингээд хар үдүүд нь цохоод би оддог байхгүй. Ингээд хүн төрлөختний нэг муу муухайтай юмнууд тань тэгээд юм хөөхөн цагаан дэгдэхээ төрчөө тэрэнд нь ингэж бохирдож хар үд нь урж байгаа юм шиг. За тэгээ яг энэ цаг мөчүүдээс үзэгчд маань манай TT зориулаад манай цогсонмаа сая ирсэн байх шиг хараглаа. Тэгээд манай
Шанзынхан маань Цогсматга хамтраад бас маш гоё уран бүтээлийг бас төрөвсөн. Тэгээ яг энэ гоё цаг мөчийг та бүхэндээ бэлгэлье гэж тайзгаа. Таадаага өрье. За, сайн байцгаана уу? Урт цагааны гудамж нэвтрүүлэгтээ шинэ уран бүтээлтэйгээ хоёр үзэсгэлэнтэй найзуудтайгаа хүрэлцэн ирсэндээ баяртай байна. Тэгээд урт цагааны гудамжинд ер нь эрх болгондоо шинэ уран бүтээлтэй ирдэг. Тэгээд та нартаа удахгүй болох баяр наадмын мэндийг хүргье. Тэгээ бид гурийн их гоё сонирхолтой хүмүүс орж байгаа дугаар дээр ирсэн байна. Бас бид гурийн нөгөө клипэн дээр гардаг шиг ингээд шуу маань байна. Тэнд бас ингээд ах маань байна. Одоо Mad Max амьд хүчмийн юм гоё хувцастай манай ах маань байна. За тэгээ хоёр үзэсгэлэнтэй найзтайгаа шинэхэн уран бүтээл Нарта гэсэн уран бүтээлээ хүргье. Хүлээн авна уу? ганцхан миний чимгээ салаа гэвэртэ ануу сарул талын чимгээ сайхан төрсөн тэр минь санаа сэтгэлийн нараа санаа сэтгэлийн нараа санаа сэтгэлийн Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт Сан Мигуэл. Зуны үдшийн дотн яриаг санагдуулам тансаг амт. Байгалийн сайхан дамран суухад сэтгэл сэргээх зөөлөн амт. Урт өдрийн дараа альжаалаа тайлан суухад төгс тохирох цэв хүйтэн сэнгэнсэн амт. Энэ бүх мэдрэмжийг дэлхий дахинаа түгээсэн эгэлгүй нэгэн шар айраг. Сан Мигуэл. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт Сан Мигуэл. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт Сан Мигуэл.
Ямар гоё уран бүтээл вэ? Стаа гоё төгс хослол гэж яг энийг мэдэрэн. Тэгээ та хэд хаягдууг сонсоод нэг юм гоё. Нэг юм намастай гэдэг шиг айгүй гоё яллаа. Тэгээд соол гитар дээр ингээл тоглохоор гоё байдаг. Тэгсэн чинь шанс тоглохоор нэрээ ямар гоё юм бэ те. тэр гоё яллаа. Гоё хүүхнүүд чинь ингээд шанс тоглохоор гоё зохиод байх юм аа. Ямар ч гоё тоглолтгийн. Тэгээ хойноос бид нар харсан чинь ингээд ийм гоё поз харагдав. Усны урсгал хайна ингээд яг урд ингэж байгаа юм шиг үнэхээр гоёс. Тэгээ манай Баяка ахаас өөрөө хөгжмийн хүн яг мэдээж хөгжмийн салбарын хувьд ч гэсэн бас гоё шанц хөгжмийг сонсох мэдрэмж. За мөн дээрээс нь одоо өөрийнхөө тэр гоё тал нутагтаа тэндээ эзэгнээд байж байгаа тэр мэдрэмжүүд дахиад үргэлжлүүлээд гоё одоо танил орё гэж яриагаа. Баяка ахтайгаа. Баяка ахын хоцыг харсан чинь эндээ болохоор нөгөө Германы нөгөө хар загалмаа одон байгаа байхгүй юу? Тийм биш тийм. Тэгээ энэ дээр нөгөө ингээд арга яс ингээд янз янз. Та эднийг нь ханаас нэг юм илээс. Энэ чи одоо нэг Франц бэлгийн төгсөн юм аа орок. За. Тань дээр ирсэн нөхдүүд өгсөн юм тий. Ирсэн нөхдүүд. Тэгээд сая нөгөө манай дүүгийн хүүхэд охин Баякага та битгий нэг тонгоо хийгээрээ. Бүгд орхиороо хэрэмж орчоод ирж байгаа байхгүй. Манай дүү чи. Одоо та тоноггүй ирчээд байгаа тэр юм уу? Тоноггүй ирчээд байгаа. Үнсэн тоногтойгоо та алах юм биш үү тий. Тоногтойгоо тэгээд мотоцикл аваад явуул тэгээд. Анаас нь хамаагүй юм асууч. Эхнэр ингээд анх рок мог тоглоод ингээд хэр хүлээж авсан бэ? За нутгийн малчин бүсгүүчүүд ер нь хэр хандтай байна. Хэр дуртай байна ер нь. Одоо малчин рок бүсгүүчүүд гэж ер нь байна уу? Байхгүй шүү дээ. Яагаад байдг юм бэ чи? Би ч одоо ээжтэйгээ охинтой тэгээд амьдч байна. Манай Баяка ахыг би ингэдэг нөгөө сайн хүн гэж цаанаад бүх юм ингээ гой сайхан бүх юм ингээ дардан байдаг гэдэг шиг хоёр та юу аваад хараар хожижээлөө би бүр тэрийг үзчихэл пох гутал тийш пүүз авсан чинь 300-аар аваад тийм тэгсэн чинь хараар машин хожоод тэрүүгээр одоо бас гой хөөрхөн аялал жуулчлалын бас бизнесийг яваад байгаа шүү дээ тий тэр маань машин маань байгаа хазны машин тэгээд тийм тэр өстө нэг хэсэг нэгийг пүүз зүгээр авах уу Азийн суглаа авах уу гэхээр суглаа авч яа гэд. Тэгээд тэр би тэгээ мэдээгүй шүү дээ. Тэгэнгүүт нэг тэр чинь 2 сарын дараа 90-11-т дугаар залгахгүй юу. Тэггээр би манай нэг таньдаг дүн багс. Өө та харьяар машин ийдсэн боллоо гэхээр тоглож чинь гэж солиороод байгаарэ гэж. Тэгсэн чинь ахаад утас дуурд тэр номер залгаж байгаа байхгүй. Ахаад авсан чинь харин та харьяар машин ийдсэн боллоо. Бидний утсаа тастаад бай. Орондоо ирээ. Явж ийн гэдэг. Тэгэнгүүт наадад нь баяр хүргээ идэргээ яриад байгаа нь нээр нь тим юм болов гэл. Тэгээ та маргааш ирж чадахгүй хэрэг чадъя гэдэг шүү дээ. Тэгээд харьяа машин. Баяка ахын ээж нь одоо хэр рок юм уу болоод байна. Манай ээж одоо ихтэй. Рок. За яаж вэ? Одоо тэгээд хөгжим яг сонсоод тэгж ядар мадан гэж байх. Ямар хөгжимж юу ээж дуртай байна? Ер нь тэгэл хөгжим дуртай шүү дээ. Аял явж өгөө тэгэл манай ээж нь сууж идэв шүү дээ. Рок маягийн хөдлөөд яв тий. За хөдлөж арай юу идэгээл хөөхий. Хамтлагийнхнаараа одоо гоо ингээл тоглолтоо хийгээл хүн болгон таадаг сонсох их дуртай байдэн штэ. Гэхдээ нэг хэсэг рок хөгжмийн хүмүүс жоохон яг нэг альтернатив идок хэлжсэн. Жаахан ингээл доош онгаагаа сайн муу ярьжсэн бол одоо эргээд энэ хөгжим энэ урдлаг энэ буцаад ингээд сэргэн мандалтай эргээд орж байгаа байхгүй. Тэр тал дээр та бас яг өөрийнхөө сэтгэлээс гоо бас хэлвэл. Манайх ч одоо манай хамтлагийн ч одоо манай мөнгө утсынхан ч мөнгө утас хоёр нь бурхны оронд явчихад байна. Тэгээд бусд нь бол байгаа л да. Тэгээд бид нар ч одоо нийлээд сая ган тулах гэдэг манай нэг найз тайз хийж өгöd. Оо за. Одоо энэ аялал жуулчлалын нэг бисрэгхэн тэнд нэг юу байгуулах гэдэг. Тэгээд тайз майз эдсэн 7 сарын 11-нд нэгтэй гэж. Оо ус их баяр наадмаар нэгдэх юм шүү дээ. Би өөрийнхөө төрсөн өдрөөр. Оо яа баяр. Тэгэл тэнд нэг амьд хөгжмийн юу л одоо манай их газрын чулууч чинь 3000 морь урд задгаа юу гэдэг шүү дээ. Тэгээ баг газрын чулууд нь орок жижигхэн бисрэг юу гэдэг байгаа байхгүй юу. Тэгээ тайз майз ийдсэн одоо тэгээд
намайг чинь тэгээ хүмүүс манай найз нөхдүүд тэр Баттулга гээд тэр бол тайз хийж өгч байгаа юм. Энэ Мөкбат гээд эпсийн захиал тэр Тама бөмбөрөө гэж байгаа юм. Ерөөсөө над дутуу хөгжим бол байхгүй болж ирэл дээ одоо тэнд бол хөдөө бол. Тэгээд одоо манай аймгийн дарга хүртэл асар их тэмцэж байгаа шүү дээ. Энэ залуу дарга нар. Тэгээд тог тавьж өгье гэсэн. 5 гэр өгье нэмж танаа гэр дээр чинь нэмж өгье гэж. Манай аймгийн одоо тэгээд би одоо дараагаар аймгийн дараагаар таавар жирүүлсэн шүү дээ. Аялал жуулчлалын том брэнд болсон шүү дээ. Харин одоо баг газрын чулуу руу ч юм уу очлоо гэхэд би ах дээр очиод гоё хоны махатай рок сонсоод тэгээд тэр их баг газрын чулууны хажууд чинь бас нэг гоё ийм нууц аршаа байдаг шүү дээ. Гараа оруулж нүдний аршаанаа хийдэг. Тэгээд тэр баг газрын чулуу чинь бас гоё байгалийн үзэсгэлэнтэй гоё газар л да. Хажуухан талд байна шүү дээ. Нэг ойрхон 10 км хүрэхгүй дээ. Нөгөө нэг юу газар баг шүү дээ. Оройгүй сүмийн түүхтэй нэг гоё газар баг шүү. Баян бүрдтэй. Ер нь тэр дунд говийн баг газрын чулуу, их газрын чулуу гэж явхад бол нэр үнэхээр гоёо. Манайхан бол одоо яадгийн Монголд нэг аялал жуулчлал хөгжиж байгаа юм чи одоо ах дээр бол бид нар очих нь шүү. Наадам өнгөрөг бол тань дээр очиод ястаа нэг ах одоо гоё нэг гоё хоол мол хийж гинэ та хүмүүс ирэхээр. Бас өөрийнхөө өрөө оролдож хаал мал хийж гинэ. Хоолыг бол би марахгүй. Хоол бол жуулчтай авахтаа дандаа хоолгүй компанид гэрээ хийдэг манай. Ах одоо рок хоол хийх юм бол хэлсэн барлах нь. Яг энэ хувцастаагаас амар хөгжим тавьчихсан. Ингэж ингэ зогсож. Тий. Сав гэд ар мараас амар гаргаж ирээ. Ах ер нь гадаадын ямар рок хамтлагуудыг сонсож үлгэр дуурайд авж гин. Одоо таны үеийнхний одоо жинхэнэ одоо зүрхний хамтлаг юу байсан бэ? Бидний үеийн шүү одоо Европ юу өдр. Тэр бидний үед чи одоо дандаа л нөгөө нэг Италийн дуу өдр чи жигги идэг. Санремо тий. Санремо. Тэгтэл одоо тэгэл манайхан чи Итали ирэх юм бол Итали дуугийн тоглоод өгч шүү. Тэгэл Франц ирэх юм бол Франц дуугийн тоглоод. Жөөчөнд Солонгос бол нөгөө нэг Солонгосын яг хит дуунуудыг тоглоод өгч. Төлбөр өдр байдгүй ямар төлбөртэй байхгүй шүү. Тэгээд бид нар өөрсдөө юугаараа хийгээгээр өгөөл тий. Ер нь хамгийн том тип нь ер нь ямар тип авч ирсэн бэ? 200 евро. Гоо болж штэ чи тий. Бараг одоо 800 мянган төгрөг штэ тий. Оо саяар эдэр авч ирсэн өгч. Зүгээр шууд эдэр өгдөг юм уу тэгээ. Тэгээ манайхны нэг тийм бас нэг нэвтрүүлгээр дамжуулаад бас хүмүүстээ ойлгож өгч юм гэхээр нөгөө тип гэхээр нэг юм годомжин түн тоглоод зүгээр нэг юм жижиг мөнгө аваад байгаа ш. Нөгөө тоглож байгаа ус чинь сэтгэлийнхаа гоё кайпа илэрхийлээд өгдөг. Тэр болохоор бас сэтгэлийн юм байдаг тийм ээ хаа. За тэгээ манайхаа одоо гоё хөгжим тоглож байгаа нөхдүүдийг бас зөв өнцгөр харж байгаарай. Тэгээ тип гэдэг маань зөвхөн хөгжим гэхээсээ гадна сайн бас үйлчилсэн үйлчлэгч тийм ээ зөөгч гэдэг ингээд олон зүйл төр байдаг шүү дээ тийм. Манай баяркаах ингээ харахаар яг нөгөө орон нутг руу ингээд тухайн одоо хуучин одоо ээж аамрын үед ч гэдэг юм ингээ орон нутгууд руу хүчээрч гэдэг юм ингээд нөгөө соён гэгэрүүлэх үйл ажиллагаа гэж явдаг байсан бол баяркаахын хувьд бол өөр ингээд орон нутг руу бас өөр амьдраад тэг хөгжмийн мэдлэгийг тэнд байгаа залуучуудад бас ингээ гоё ингээ мэдрүүлэх тэдэнд сургах бас нэг юм цаад бодлого бас яваад байна л гэж би хараад байна л да. Маш гоё. Одоо манай малчид одоо шав их орж байна. Жаахан хүүхдүүд. Одоо би чи 2 бөмбөр зооч байгаа шүү дээ. 2 бөмбөр. Би сая зургийн одоо зураг нь байгаа даа надад. Аа тэрийг гоё дэлгэсэн дээр харуулна. Сургасан дээр шүү. Тий одоо сургаж байгаа юм чи би хүүхдүүд малчин хүүхдүүд чи амар ихтэй. Одооны хүүхдүүд чи яасан зург юм бэ? Одоо тэр чин нодны оригинал миний шав гээд нөгөө нэг энэ одоо сайд нарын хоёрын нар мандах юм чи. Тэд хөдөө манай сахалтын дээр юу яагаад хүүхд нь бөмбөр сурыг гэж байгаа юм. Тэр нэг 7 хоног заасан баг. Тэгээ хотод ирээд алтан медаль авсан юм чи. Тэгээ багшаа гээд над дээр давж ирж байгаа чи. Яа тэр хүүхд доороо сурж байгаа маа энэ хүүхдүүд нэрийг үнэн юу. Ах бол хайрцагт ордгоо хүн байна шүү дээ тий. Тэгээ янз янзын одоо Итали рок мок Солонгосын одоо рок гэж одоо ямар шүүх юм байна. Нэг уянгасан рок гэдэг. Солонгосын гоё дуунууд би. Тэр нөгөө сан юу лээ. Тэр чинь одоо DCY май гэдэг тий. Тэд чинь бол хөөх шүү дээ. За манайхан сайхан идэж уун шүү. Одоо нэг наадан болох гад хэдүүлээ чи. Хамаа цангатал бүгд айраг цагаагаа сайхан уудаг. Би одоо энэ одоо Сан Мигель пивэнд орчоод одоо бүр уул би нэг пивийг уудахгүй хүн байсан чинь 25-ын урт цагааны гудамж нэвтрүүлэг хөтлснөөс хойш
одоо 3 жил одоо Сан Мигелд орчлаа штэ. Өөр би одоо ууч чадхаа болсон. Яг нөгөө аливаа ямиг нөгөө тунгийн тааруулж хэрэглээрэ гэдэг чинь их чухал штэ. Нэг гоё хөргөн тунгийн тааруулаад гоё яриа хөрөө нэг дотгошоогоо байдаг хүн ч бас яриа өрнөдөг штэ. За тэгээд сайхан хааны тушаалаар эрхэм зочтой зориулж бид чинь Сан Мигелээ та бүхэнд өргөн барьж байна гэж. Тэгээд Асаки маань мэдээж хугацааны гудамж нэвтрүүлэгтэй болоод маш удаан хугацаанд хамтран ажиллаж байгаа. Тэгээд японочууд их амьдаа хайртай хүмүүс юм биш штэ. Тэгэхээр нэг идж байгаа хэрэглэж байгаа юм болгоно нь эрүүл мэндийн шаардлага стандарт гэдэг зүйлийг нэрнгээсээ барьсан байт юм байна. Тэгээ манайхан ч гэсэн гоё стандартад нийцсэн зүйлийг бас өдөр тутамдаа гоё хэрэглэж байгаарэ гэд Асахи, Калпи сода болон крафт кола байна. За үргэлжлүүлээ дараагийн яриа гэж байгаа шүү дээ. Яг зөв тий. Дайчтай ундаа. Нөгөө гадуур чи нөгөө бид нар чин Coca-Cola их уугаад байдаг. Гэхдээ сахарын агуулж маш бага. Япон чанар тийм ээ. Тэгээ энийг одоо ахтаа өгье. Ах маань одоо Rocco сонсоод колаго уугаад байна. За. Удаа болж байгаараа ахтаа ахыгаа ирсэн бүр баярлж байгаа хгүй. Ягаад тэгэхээр тэр одоо хол газраас Дундгов аймгаас манай нэвтрүүлгийг хүндлээд энэ бөмбөр өдрөө ачаад ирсэн. Тэгээд ахтаа сайхан баяр хүргэе хэвлээ тийм ээ. Маш гоё хүндлэж байна. Тэгээ сайн нөгөө нэг ингээд эрүүл мэнд хүн ингээ амьдаа хайртай байгаараа гэд ярьжсэн чинь гинэт бодлоо л да монголчууд хамгийн их юу эргэлт юм болоо бидний гол хүмүүс юусэн мах байгаад байдаг шүү дээ. Ер нь л хоолны ихэнх хувь мах байдаг. Тэгээ сайн манай Наран Баадрах тэгээд байгаа байхгүй. Бэг маш их ингээд эсэргүүцээд байгаа юм л да. Одоо энэ телевиз үзэж байгаа бай болон одоо ченжүүд манай өөрөө чи өстөн дайсан болжээ гэж. Өөрөө жарахаар их уурна магадгүй очиод байн дээрээс нэг сайхан адуу худалдаж авах гэхээр за Наран Баадрах ирж наатаа 2 сая биш тэдээр өгөөрэй гэж ингээд шууд үн өсгдөг хаа. Яа шүү тэг гэхгүй. Дараа ах нь ганцхан үг хэлж идэхгүй. Ягаад тэгэхээр манай монголчууд ч өвөл зөнгөө жилийн 4 улирал адуу иддэггүй байсан юм байна. Яалтчгүй одоо өвлийн хүүтэн 12 дугаар сарын 22-наас одоо 2 сарын 1-ний хооронд тэр хүнд хэцүү үед л адууны махыг бол жоохон хэргэлдэг халуун чанарын мах. Гэтэл одоо манайхан чи ингээд засаг замбраагүй ингээд адууны махыг хэрэглээд байдаг. Тэр бас буруу юм байлээ шүү. Одоо халуунцан адууны мах идэхгүй шүү, хоньны мах идэхгүй шүү. Ер нь одоо зунчин ямааны мах иддэг байсан юм билээ шүү дээ манай монголчууд чинь. Тэрийгээ бас нэг уриалъя. Бас адууга хайрлая, тийм ээ? Өвлийн төр нөх хүүтэн уйлралт нь л ганцхан адууны мах зардаг тийм хууль бас байж байна. Үлдээл сайхан Тэгвэл бас бүх жилийн 4 уйлралт хэрэглэх чинь аим хэцүү ш нэрээ. Одоо тэр тийм шүү дээ. Одоо та илгийн хотоодны асуудлыг мэдж байгаа биз? Яг зөв. Энэ ингэж байгаа. За. Бидэд бол ингээд за боог хаа гэдэг санаачлал бол биш. Биш. Улсын бодлого бол нөгөө гар дээр мах бэлтэх гэдэг юмыг хориод байгаа байхгүй. Тэгэхээр адууныхаа махыг тусад нь малчин өөрөө бэлдээд ийм Монголиогоор хэрэглэгч нь нэвтэрж аваад шууд малчинтайгаа худалдаагаа гэж хэлж байгаа. Худалдааны зам нь тодорхой байлгаад байна. Худалдаач нарыг бол хай. Ерөөсөө бүх Монголд зарагдж байгаа одоо таны тавган дээр иж байгаа адууны мах шууд малчнаас авсан мах л байгаа ч хэлж байгаа. Таны үг чинь зөвхөн адууны хулгайч гэхээс гадна малын хулгайг ерөөсөө цэглэж байгаа юм биш үү? Юу яах юм? Нөгөө бусад 4 амтнаа болохоор яалчгүй боон дээр энэ бэлдэх юмнууд нь явдаг юм байна. Ягаад тэр засгийн газар чинь бодлого нь гар дээрээс одоо мах бэлтгэхийг хориглчод байгаа байхгүй юу? Тэгсэн нэгсэнд үйлдвэр бол бой нэг одоо мах бэлтгэлийн газруудыг стандарттай болгоод шахаад байгаа. Манайх болохоор за тэгвэл адуугаас алхачаач. Ягаад гэвэл энэ адууны хулгайг хазаарлж ийж бид нөгөө олон улсын нөгөө 200 сая одоо морьтой холбоотой хүмүүс байгаа дэлхийд байр. Яг тоолж болох үс. Одоо морин Equestrian Association-ийн гишүүн гэдэг юм уу? Эднийг бид Монгол руу татаж авсраад тэнд байж байгаа за ахын хажууд та буугаад ахаас морийг худалдаж аваад тэгжиж ахаар боловсруулж ийж бай. Яг ингээд ахтай хамт морин байж идэг морийг худалдаад авчдаг. Аваа явахгүй танд сар болгон бас миний морийг харж исэн ингээ мөнгөө шилжүүлээд ингээд нэгсэндээ зах зээлийг дэмжиж байгаа юм их та. Юуны таны дөрөв хэлдэг тэр 100 иддэг болсон ч бүр яг ковид үед бүр огцом ихсэн. Тэр буруу юм байл шүү дээ. Ковидын өмнө зөвхөн хавар өвлийн цагт адууны мах байдаг байсан чинь ковидээр санаж байна. Адууны махаа идээд арцаа уугаад монголчууд ковид тусахгүй гэдэг нэг юм явсан да. Нөгөө казакуудыг дагаад бид нар намирсан байхгүй юу? Казахстан нөгөө ковид тусахгүй байна гэж байгаа. Тэгээ бид нар чинь буруутж байгаа байхгүй юу? Одоо шийдэл ингээд за махыг ингээд яг малчтын гараас авъя гин хаавсан одоо би жишээлбэл Сүхбаатар аймгийн тэр сайхан одоо ганга манга идсэн тэр адууны мах идмээр байна гэхэр чи би яаж худалдаж авах вэ? Хаавсан тийшээ очин ч гэдэг юм уу? Тэгээд тэрийг одоо жишээлбэл ингээд одоо шууд ингээд нэг юм аппликейшн ч гэдэг юм ингээд хараад дулмаагүй мах нэрээ айтах юм байна гэдэг чинь тийм зүйл яаж? За хүн болгоны утсан дээр ийм Монголиа байж байгаа. За.
малчин өөрөө ханган нийлүүлэгчгээ тусгай зөвшөөрөл аваад ариун зөврөг юу гэдэг бүх стандартаа шаардлага хангаад энэ лөө ханган нийлүүлэгчээр орж байгаа. Цагаан эдэгээ шууд удирдална, адууныхаа махыг зарнаа ч гэдэм үү, ном хүмүүрээ зарна, малчны гадаа жуулчин очих гэх энэ бүх үйлчлэгээ ийм Монголиа дээр орж ирнэ. Одоо энэ бидэд нөгөө ийм Монголиа дээр хэлцлээ хийчихсэн 7 сар явах ажил байгаа. За ингэнгүүт яах вэ гэхээр за та дундговоос адууны мах авъя гэж бодъё. Орлоо дундговыг оронгууд тэнд малчтынхын жигсаалт нь ингээд рейтинг, коммент, ревюгээ бүх юм байж байна. Энэ дондоггүй чинь маха пакетлчт юм шүү дээ. За авчи. Ингэнгүүт яах вэ гэхээр хамгийн хөвчлөлттэй те. Тэмүүгээс бараа захиад хаав исэн хятадаас бараа аваад гэрийнхаа үдэнд авталж чадаад байж яагаад малчнаасаа чаддаг юм бэ? Ингэнгүүт одоо юу гэдэг нөгөө хувийн байгууллагууд чинь хүсэлтэй өгж байгаа байхгүй. Бид нар тээвэрлээд өгөө. Нэгсэндээ 1 кг адууны мах 15,000 байлаа гэж бодъё. 10,000-аар захиалагч нь авлаа. 2,000 тээврийн зардалтаа явлаа. Ингээд таны үдэн захиасны адууны мах чинь ч юм уу цагаан эдэ чи хүрээдэлдэг болдгийг. Ийм шууд худалдааны буюу хэрэглэгч худалдагч хоёр хоорондоо л худалдаагаа хийж байгаа. Маш гоё алхам хийж байгаа бас одоо нарадаа бас баяр үргээ одоо. За гэлээ. Хаваашо мата харилж чинь те. Энд тийтэй өглөөл яг эзэнлэг хараад юуг нөө наран бадрах мах өгөхгүй гэнүү мах зарахгүй ингэнүүдээ гэдэг шиг. Би сая нөгөө ингэж гайхгүй сая нөгөө хальт хэсгийн хугацаанд нэвтрүүлэг завсарлахаа манай тийтэй бас өдрийн цагаа барьлаа л да. Хөөх юм 2 жижиг 4 жин махаа идчихээн. Тэгсэн чинь нөгөө махаа өгж явахдаа манай эдок тэгж манай энийх жаргалтай мах идэж гин. Би тэгээд ингээ байгальтай бүх юм ингээ өөрөө манай эдок чинь бяцлаглалын хүн шүү дээ. Тийм болохоор би ингээд шувуугаа олж явах энэ цаг хугацаанд ч гэдэм үү те өөрөө махаа багсгадаг. Бас давхар ингээ бяцлаглалаа бас давхар хийдэг гээ ярьсан. Тэр ямар сонин зүйл. Ер нь бол эдийн засгийн хувьд ч гэсэн энэ бол маш их мах хийж байгаа. Тэгээд бас нэг сайн атайхан мах өгж ийж ингээд тамир тэнхээтэй болгох ч байгаа. Тэгэхээр ерөөдөө өөрийнхөө иддэг махнаас өгж байгаа. Тэгээд дахиад би өөрөө мах авахар эдийн засгийн хувьд юм ба ертөнцийн тэнцвэрийн хувьд ч гэсэн ерөөдөө энэ махаг энийг би махаар хоолж байгаа бол буцаад өөрийнхөө махыг хасчихаар ерөөдөө сэтгэлд их уюг болцоод идэг. Яг багцын шууд хижээж хоорондоо би ерөөдөө махаа хасдаг гэсэн санаагаар дөрөв хэлжээсэ. Олон амьтны амин байгаа шүү дээ, тийм ээ. Тий, ааснаа тий. Хоёулаа зоглоод байж байгаа тий. Би хоолоо ийшээ өгж байгаа болол тэгээ бас тэгээ баланслах гэдэг шүү дээ. За ойлгосон уу? Тэнээс махтах хийж 20 гээгүү гинэ TT минь. За тэгээ өнөөдөр бол урцааны гудамж маш гоё, маш олон талын мэдээллүүдийг өглөө. Тэгээд ерөөсөө хүн энерги сэтгэл гэж байх хэрэгтэй байна. Бүгдээрээ л ерөөсөө байгалийн амьтад. Тэгэхээр аль ч цаг хугацаанд бие биендээ хизээч нэг тийм тэр болохгүйгээр болж өгвөл нэг нэгэ хайрлаж байгаарай. Тэгээд тун удахгүйс баяр наадам болох гэж бүгдээрээ сайхан наадаарай. Тэгээд хөдөө гадаа одоо эхнээсээ цуваа яваад эхэлсэн байлээ. Дор бүрнээ бас гоё тийм ухамсартай байгаарай гэдэг бас хэлхийг хүсэж байна. Тэгээд нэвтрүүлгийн төгсгөлд бүр нэг юм битүү нэг юм гоё рок юугаар ингээд амьсгалаад нэвтрүүлгээ хоёул өндөрлүүл яах вэ? Тийм. Тэгээ өнөөдрийн манай зочид бол бүгдээрээ маш гоё зочид орж ирсэн. Бидний ярианы үндсэг бол ерөөсөн маш олон талаасаа нийлсэн. Ялангуяа өнөөдрийн манай нэвтрүүлгийн дээр адуугаа яаж хайрлах вэ? Рок хөгжим хэрэг. Тэгээ Монголын одоо уламжлалт одоо шудраг шанц хөгжим гэдэг бол үнэхээр одоо гайхамшигтай сайхан. Бидний хувьд бол маш гоё өнгө сүлдлээ. Тэгээд өнөөдрийнхөө нэвтрүүлгээ өндөрлөөд манай ахыгаа жинхэнэ одоо төрөн гоё тоглосон. Жинхэнэ бас одоо рок бөмбөр гэдгийг одоо яаж одоо тоглож үзүүлэх болоо. Тэгээ наадмаар бид нар одоо гадагшаага сайхан явах гэж байгаа юм чинь та бидэндээ нэг сайхан гоё хөгжим тоглож өгөөч гэд нэвтрүүлгээ өндөрлөө. Тэхөө. Яг зөв. Тэгээ бүгдээрээ баяр наадмаа сайхан тэмдэглэн өнгөрүүлээрээ 7 сарын 11-ний өдөр манай Наран Бадрахын бас Мөртний зуваа бас ингээд нэг 2 хуваачх уу гэдэг тэр эргэлзээс жоох үлдчих гээд байна. Адууны өдөр гингүүт Монгол өөрөө санаачлагч нь гэдгээрээ дэлхийн нөгөө молтонгуудыг цоглуулж байгаа нэг том эвент зохион байгуулах гэдэг байгаа байхгүй юу? 10,000 молтны парад гэдэг. Тэр одоо саналаа өгсөн байгаа орхны өндөд Айсбүгээс одоо энэ юуны 10 жил тийм үү цаашаа өгөөмрийн өндөй гэдэг юуны хинтээ болтол энэ гурыг өгсөн байгаа. За тэгээд яг одоо баярыг тайснаа өрий.
талын тэртэх манай гоёор дэжтэн мачаараа манай гоёор дэжтэн мачихтоо мачны өргөн цаадмардараа Сургин аллаа үлгэрийн голлоор зочдон очоорой үлгэрийн голлоор зочдон очихдоо үрийн цолмонг ажин сатараа Манантай зинхэр талын дэртэх манай гоёор зочлон очоорой Зинхэр талын тэртэх манай гоёор зочдон очоорой манай гоёор зочдон очихдоо балчны өргөнд саатмарда